Сэтгэл готрол тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Өнөөгийн нийгэм санхүүгийн асуудал, гэр бүлийн үл ойлголцол, нэгэндээ хорсон атаа жөдөө зэргээс болж хүн бүхэн бухимдалтай, зарим нэгэн сэтгэл готролд орчихсон явж байна. Тэгвэл сэтгэл готрол нь хүний тархинд хэрхэн нөлөөлж ямар өөрчлөлтийг авчирдаг болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 1. Тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Сэтгэл готролд орсон үед хүний сэтгэхийн үйл ажиллагаа сааддаг бөгөөд нэг ёсондоо тарих хэсэгтээ сэтгэж чадахгүй болох аж. Цаашлаад ой санамжинд нөлөөлж альвааг амархан мартах нөхцөл байдлыг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна сэтгэл готролд орсноор уншиж сонсож байгаа бүхэн таны санах ой санд хадгалагдаж өрдөхгүй бөгөөд бүрэн анхаарлыг төвлөрөхгүй байх асуудал үүснэ. Жишээлбэл нөхөр тань дэлгүүр яваад хэд хэдэн зүйл аваад ирээч гэхэд та ихэнхийг нь мартаж толгоогоо гашлах болно. 2. Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ? Бүтэхгүй ажил, санхүүгийн асуудлаас болж сэтгэл гутралд орсон үед тухайн хүн хизээч өөрийн тархиар сэтгэж ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй. Сэтгэл гутралыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн юм аа. Та гадаа гарч агаар амьсгалангаа дасгал хийх нь илүү үр дүнг үзүүлж сэтгэл санааг дэмжих болно. Ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж омега 3-аар баялаг хоол хүнс болох салмон загас, кокосын тус зэргийг хэрэглээрэй. Харин кофений агуулмжтай зүйлсийг хэрэглэхээс татгалзаарай. Энэ нь аз жаргалын даавар болох серотонины хэмжээг бууруулах нөлөөтэй байдаг. 3. Юунаас бол сэтгэл готролд ордог вэ? Хүний биед фолийн хүчил дутагдсны улмаас сэтгэл гутралын өвчтөй болдог байна. Сэтгцийн эмгэг нь B9 буюу фолийн хүчлийн дутмагтай холбоотой байх бөгөөд Альцгеймер, шизофрени зэрэг өвчний гол шалтгаан болох нь бий. Иймд тус хүчлийг биедээ хоримтлуулж нөхснөөр та сэтгцийн өвчлөлүүдээс сэргийлж чадах юм аа. Мөн 2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар сэтгэл готролын өвчтөй 3 хүн тутмын нэг нь фолийн хүчлийн дутагмын улмаас өвчлсөн байжээ. Та фолийн хүчлийг төрөл бүрийн ногоо жимснээс авч болно. Ихэвчлэн ногоон өнгийн ногоо, бууцай, байцаа зэрэгт фолийн хүчил ихээр агуулгаддаг. 100 г бууцаанд 194 микрограмм фолийн хүчил агуулгадаг бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 48.5%-ийг бүрдүүлнэ. 100 г газрын самарт 240 микрограмм фолийн хүчил агуулгадаг бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 60%-ийг бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь калори ихтэй тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжгүй. 100 г үхрийн элэгт 290 микрограмм фолийн хүчил агуулгадах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 72.5%-ийг бүрдүүлнэ. Фолийн хүчлээр баялаг хүнсэнд байцаа, гадил, шош, тунаа, наран цэцгийн үр, ногоон өнгийн ногоонууд багтдаг. Анхаарал тавьсанд баярлалаа.